Сайн мэцхан уу орой төргий. За энэ удаагийн лайваар дуртай чаддаг зүйлээ хэрхэн олох вэ? Бид бүгдийн мэрэгжил сонголтын хувьд заримдаа алдаатай шийдвэр гаргасан юм шиг мэдрэмж төрдөг. Тэр нь яг юутай холбоотой байж болох вэ те? Ихэнх хүмүүсийн хувьд багаас нь ээж аав нь одоо ээжтэй адилхан эмч болоорой, аавтай болгон багш болоорой гэд хүсэмжит дүрийг үүсгэх хичээ тийм ээ л да. Тэрэн дээр надтай гарсан жишээ нь гэвэл би намайг жоохон бахаас эхлээл эмээ маань аав маань аавынхаа хөлийг эмчлэхээр сайн эмч хүүхд болоорой, заавал эмч болоорой гэдэг тийм захиас өгдөг байсан. Гэтэл би өөрийнхөө дотор болохоор тийм эмч болох тийм зориг сэтэлтэй хүүхд байгаагүй. Ямар нэгэн зүйлийг манлайлах эсвэл нэг бусдын удирдах зохион байгуулах тийм дуртай тийм хүүхэд байсан. Харин мэрэгжил сонголтын тухайд яг тухайн үедээ яг хүсэмжит дүр сайн хүн болохын тулд ангаах тэнцэж орж ирсэн юм. Дараа нь мэдсэн. Тэгэхээр магадгүй надтай адилхан кейстэй конкурсынхаа оноогоор элэлтийн ерөнхий шалгалтын оноогоор мэрэгчлээ сонгоцсон. Тэгээд тухайн мэрэгчлэлтэй тийм чад жаргалтай байдаггүй. Эсвэл хүсэл сонирхлоороо мэрэгчлээ сонгоогүй сэтгэл дундуур байдаг хүмүүст бас нэгэн дасгалыг орохыг хүслээ. Энэ нь болохоор би өмнөх лайваар хэлжсэн энэ удаад икагай гээд дасгал номын талаар тэр нь таны дуртай зүйл, чаддаг зүйл хийгээд нийгмийн сонирхол дундаас нэг юм багц гаргаж ирээд дундаас нь яг таны тэр point яг гол цэгийг онох тэр дасгал юм байнамаа. Тэгээд ингээд хураангуулсан байдлаар хэдхэн минутанд тэр дасгалыг хийлгээд энэхүү лайв өндөрлөх болно. За тэгээд та бүхэн маань мэрэгжил сонголт дээр хэний сонголтоор явсан бэ? Ээж аавынхаа сонголтоор явсан уу? Эсвэл нийгмийн ямар нэгэн хүчин зүйлээс болсон уу? Эсвэл зүгээр л яг сохор азар мэрэгчлээ сонгож ирсэн үү гэдэг дээр хүн болгоны хувьд нэг амьдралын эргэлтийн цикл гэдэг бол эмэгтэйчдийн хувьд яг хүүхдээ хараад суух хугацаанд илүү тэр эргэлтийн turning point буюу амьдралын эргэлтийн цаг илүү олох мөч нь илүү байдаг л да. Яа гэвэл тэр хугацаанд бидэнд аливаа зүйлийг бодох энэ нийгмийн шааригдж байгаа тэр дугуйн дундаас гинт ингээд зогсолт аваад өөрийгөө мэдрэх тэр хугацаа магадгүй эмэгтэй хүн болгоны өнгөрдөг хугацаа мөртлөө хамгийн азтай хугацаа юм болоо гэж бодсон. За тэгээд та бүхэндээ икагай дасгалыг энэ удаагийн лайваар зааж өгье. Тэгээд номын агуулгыг нэг хэдхэн хүснэгтэн зааж байгаа ч гэсэн таны амьдралд яг ингээ хэрэгжүүлээд энэ дасгалыг хийгээд үзвэл маш том үр дүнлээ өгнө гэж итгэж байна. Тэгээд энэ дасгалыг би яг жилийн өмнө хийжсэн. Тэгээд жилийн өмнө хийж байхдаа нэг ачаал холбогдлын ойлгоогүй хийцэн. Тэгээд яг одоо бодоод хараад ингээ харахад бол яг өөрийнхөө бодож исэн юм энэ дээр гаргаад ирээ бичсэн харж байгаа хгүй. Тэгээд энд нэг дэвтэр байна л да. Энэ дээр икагай гээд энийг одоо би та нартаа зурж үзүүлээд та нар маань бас чадвал бичээд авал зүгээр шүү. Хамгийн их би юунд сайн бэ гэдэг асуултанд хариулаарай. Би болохоор энэ болохоор нүүр бодол, эсээ бичлэг, цагс ярихдаа сайн, бусдад урам өгтөө сайн гэж өөрөө бичсэн байна. Тэгэхээр та нарын хувьд юундаа сайн бэ гэдгээ бас бичээрэй. Өөртөө зориулаад ганцаархнаа сууж байгаа бичээд үзээрэй. Би яг юундаа сайн юм бэ? Юунд сайн байж болно шүү дээ хүнтэй. Зарим нь хоол ихтэй сайн байж болно. Зарим нэг бусдтай ярихдаа сайн байж болно тий. Зарим зүйлний юм борлуулалтаа сайн байж болно. За дараагийн зүйл нь болохоор нийгэмд яг юу хэрэгтэй байгаа вэ гэдэг дээр. Нийгэмд одоо яг юу хэрэгтэй байгаа таны хувьд яг иймэрхүү үйлчлэгээ ч юм уу эсвэл иймэрхүү зүйл ийм хүн л дутагдаад байна да. Одоо ихэнх хүмүүсээр нөө Чингис хаан зэрэг л дутаа байна да гэдэг шиг. Тэгэхээр за миний хувьд болохоор эмэгтэйчүүдийн оролцоо чухал байгаа. Тийм лидер эмэгтэй чухал байгаа. Дээрэс нь юм хүчрхэг эмэгтэй чухал байгаа гэж өөрөө хувьд үзсэн байна л да. За дараагийн нь болохоор миний дуртай зүйл юу вэ? Миний дуртай зүйл юу вэ? Таны дуртай зүйл юу вэ гэдэг дээр хичээрээ. Жишээ нь би энэ дээр болохоор нүүр бодолт, ном унших, ярих, тэгээд хүмүүсийг зоригжуулах гэж утсан байна. Тэгэхээр та юу ч хийж болно шүү дээ. Таны хувьд дуртай яг зүйл юу вэ гэдгийг бичээрэй. Энэ дөрвөн үснэгтийг бүгсний дараа дүгнэлт дээр нь би гоё танаас зурж үзүүлнэ. Хүүхдийнхээ самбар дээр зурж үзүүлнэ. За дараач нь болохоор дөрөвдөх нь болохоор дөрөвдөх асуулт нь би түүнд зориулж юу төлж чадах вэ? Би болохоор сургалтуудад хамрагдаж чадна. Дээрэс нь цаг хугацаагаа зориулж чадна. Энэ зорилгоохоо төлөө цаг хугацаагаа зориулж чадна. Дээрэс нь мөнгө санхугаа зориулж чаднаа. Энэ зорилгоохоо төлөө энэ чаддаг зүйлээ олохын тулд эдгээр бүгдийгээ зориулж чадна гэж битсэн байна. Тэгээд энэ бүгдээс яг ямар дүгнэлт гаргаж ирэх гээд байгаа гэдэг дээр энэ гой хүснэгт, энэ икагайгийн хүснэгт тахгүй. Энэ хүснэгтийг та нартай тайлбарлая. Энэ икагай гэдэг ном маань өөрөө японочууд хэрхэн дэлхийн хөгжлийг
одоо тэргүүлсээр байгаа нууц нь юу чаддгаа олоод хийцнээс гадна ажлынхаа нэг хэсэг болчихсон байдаг юм байна л да. Жишээ нь энэ дээр нэг гайхалтай жишээ нь бидний нүүр бодолтын багс идэг. Тэр багсан дээр ингээд өснүүд нь ингэж нэг нэгээр нь ингээд суулгаж хийдэг тийм эмэгтэй байгаа байхгүй. Тэр эмэгтэй хувьд ажил нь бол маш гоё, бараг бяцлал хийж байгаа юм шиг ингэж төвлөрч хийдэг. Тэр эмэгтэй ажил хинт саад болдог. Тэр өснүүд ингэж хянаж дээд зэрлийн сортын үсийг хийдэг. Тэгвэл яг үүнтэй адилхан бид ажлынхаа яг нэг хэсэг болох аргаар бас хайртай болж болдсон байна. Чаддаг зүйлээ бас тэгж олж болдог тийм арга байсан. Тэгээд энэ номоор та өөрийнхөө яг амьдралынхаа яг чаддаг зүйлээрээ илүү богино хугацаанд амжилтанд хурдны замаар явж байгаа юм шиг тэр амжилтаа олоход чинь бас нэг алхам үг баха. За зурж үзүүлнэ. Би жоохон зургандаа муу шүү. Гэхдээ эндээс яг зураад олсон зүйл нь бас танд нэг өөрчлөлтийг өгөх баха гэж боддог байна. За эндээс би харж байгаа зурчий. Муухай зурвал бас хүлцэл өчөө. За хамгийн эхлээд ингэж тавьчих. Хамгийн эхлээд миний дуртай зүйл. За дараа нь нийгэмд хэрэгтэй зүйл. Дараа нь би түүнд зориулж юу хийж чадах вэ? За дараа нь би юунд сайн бэ? За ингэж зурчлаа. За тэнгуут энд эрхэм зориг гэж гарнаа. Эрхэм зориг. Эрхэм зориг гэдэг чи одоо амьдралын нэг номерт энийг хийгээд дуус энэ амьдралдаа тэр зорилгоо хийгээд дуусахгүй бол маш харамсалтайгаар буцах тэр зорилго чинь. Дараа нь болохоор мэрэгжил. Одоо жишээ нь би оноогоос судлаач мэрэгжилтэй. Мэрэгжил. За дараа нь сонирхол. Би болохоор ярих юм ихтгэл энтрийн сонирхолтой, ярьж левел их сонирхолтой гэдэг надад. За дараа нь энэ давхцлууд нь шүү. За давхцлууд нь болохоор хүсэл тэмүүлэл. Миний хүсэл тэмүүлэл болохоор дэлхийн академиг байгуулах хүсэл тэмүүлэлтэй. Хүсэл тэмүүлэл хүмүүсийн мөрөөдлийг биелүүлж өгдөг тийм академик. За одоо энэ дээр миний дуртай зүйл. За лайк чи тий дуртай зүйл юм чи. Дуртай зүйл. За энд нь болохоор нийгэмд хэрэгтэй зүйл. Нийгэмд. Яг нийгэмд одоо яг юу хэрэгтэй байгаа юм бэ? Ядуурлаас бууруулдаг хүн хэрэгтэй нүү? Эрүүл амьдралын эко хвшлийг бүрдүүлэх хүн хэрэгтэй нүү? Тэрийг өөр ингээд яг танд ойрхон байгаа тэр сэдвээ сонгож авч болно. Би түүнд зориулж юу төлж чадах вэ? Би түүнд зориулж. За мааны юу чи тий? Юу төлж чадах юм гэдэг дээр нь би түүнд зориулж юу төлж чадах вэ? За дараач нь болохоор би юунд сайн бэ? Би юунд сайн бэ? За эдгээр эдгээр ингээд хүснэгтүүдээс хамгийн голд нь яг эдрийн давтсан бүгдээрээ давтсаж байгаа зүйл нэг зүйл нь икагай гэдэг зүйл гарах нэ. За жишээ нь би өөрөөх дээрээ тайлбарлах юм бол миний дуртай зүйл би юунд сайн бэ гэдэг дээр би ярихтай сайн. Ярихаар үсэг ядардгүй яаж ярьсан тэгэл яриад байдаг. Энэ бол ярихтай сайн гэж үзсэн. Дараач нь болохоор миний дуртай зүйл бусдад урам зориг өгөх. Урам зориг, итгэл найдвар өгөх. Урам зориг. За ярихтай сайн байжгаад урам зориг өглөө. Би хүмүүст урам зориг, итгэл найдвар, мөрөөдлөө мартсан хүмүүсийн мөрөөдлийг асааж өглөө. За дараач нь нийгэмд юу хэрэгтэй байгаа вэ? Эмэгтэйчүүдэд оролцоо. Эмэгтэйчүүдэд оролцоо. Яаж ч юм ингээд маа нийгэмд эмэгтэйчүүдэд оролцоо маш муу байгаа юм шиг харагддаг ш. Жишээ нь 76 дотор хичнээн эмэгтэй байгаа тий. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүсийн рейтинг жоохон муу байгаа юм шиг харагддаг. Тэгээд би энийг сонгосон. Тэгээд эмэгтэйчүүдэд оролцоо. Харин доор нь би юу түүнд зориулж юу төлж чадах вэ? Би энэ сургалтуудад суугаад өөрөөсөө ур чадвар эзэмших. Ур чадвар эзэмшихийн тулд би сургалтуудад суугаад хамрагдаад тэр өөрийнхөө бодоод байгаа тэр оролцоотой эмэгтэйгээ бий болгох нь шүү дээ тий. За тэгэхээр энэ дундаас яг юу гарч ирж байна гэхээр би ярих дуртай, ярьдаг тийм урам зориг өгдөг нийгэмд оролцоотой тийм эмэгтэй болох нэ. Тийм ур чадвартай хин нэгэнд нөлөөлөх үз тийм ур чадвартай эмэгтэй болохыг хүсэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр миний энд байгаа цэг маань ямар мэрэгчлүүд байж болох уу те? Ур чадвар өгдөг ментор гэж болно те? Ментор. Хүмүүст ингээд мөрөөдлийг нь чиглүүлдэг тийм зөвлөгч эмэгтэй гэж болно.
энэ чинь нийгмийн оролцоог үүсгэж чинь те маш олон эмэгтэйчүүд мөрөөдөлтөй байгаа мөртлөө түүнийхээ араас явж чаддаггүй гацалтанд орсон юм шиг байдаг бол яг үүнд нь туслахаар би ментор болох юм бол яг нийгмийн оролцоогоо хийж интэй тэнд нэг эмэгтэй гэсэн хүсэл мөрөөдлийг асаагаад энэ гацалтаас нь гаргаад санхүүгийн хувьд нэг алхам дээшлэхтэн тусалж чадчихвэл энэ бол миний нийгмийн оролцоо. За дараачих нь юу гэж болох вэ? Сургагч багш гэж болно. Миний би яг өөрөө сонирхолтой юмнууд хийгээд байгаа шүү. Сургагч багш. Энд дээр нөгөө би Дэл Карнеги олон улсын сургагч багш надад маш их таалагдчихсэн. Тэгээд би ийм сургагч багш болж болно. Энэ үүний тулд мэдээж юу зориулж чадахгүй цаг хугацаа, мөнгө мэдээж оюуны потенциалаа зориулах хэрэг гарна тий. За тэгэхээр энэ мэтчлэн та өөрийнхөө дуртай зүйлийг яг энэ цэг дээр гаргаж ирээрэй. Дуртай чаддаг зүйлээ өөрийнхөө мэрэгжилтэд хослуулах эсвэл шинэ карьер бий болгох нөгөө амьдралын эргэлтийн цэгээ эргэлзэж байгаа зүйлийг жишээ нь би энэ ментор хийж байхдаа хизээч тэндээсээ залахгүй 40 50 жил хийсэн ч залахгүй. Яагаад гэвэл би энэ мэрэгчлээс маш кайфыг авна. Яагаад гэвэл маш олон хүний амьдралыг өөрчлөх, мөрөөдлийг нь асаах, ирээдүйд нь нэмэр болох тийм ажил учраас надад маш их таалагдана. Яг бол миний яг дуртай зүйл маань бусдад урам зориг өгөх, тэр сэтлийг нөгөх тийм болохоор яг үүнтэй адилхан танд бас тийм зүйл байна уу? Танд та ямар зүйлийг хийхээр бүр ингэж аз жаргалын шүүс нь ялгараад бүр ингэж ядархаа мэдгүй цаг хугацааг мэдэхгүй тийм болдог вэ? Цаг хугацааг мэдрэхгүй нэг мэтгэд өнгөрцөн байдаг тийм зүйл чинь юу вэ? Яг энэтэй адилхан та өөрийнхөө икагайг олоорой. Миний хамгийн сайн чаддаг зүйл юу вэ гэд. Зарим хүмүүс бас дуулах байж болно тий. Янз бүр байгаа шүү. Хүн болгоны хувьд өөр байдаг бол яг ингээд бодит чадвараа үнэлэхэд бас хэрэг болно. Магадгүй та өөрийнхөө хувьд гоё дуулдаг гэж бодож иж магадгүй тий. Тэгвэл мэрэгжлийн өнөөс нь зөвлөгөө аваад үзэж болно тий. Би яг ингээд ийм хүмүүн үү яг энэ миний бодоод байгаа энэ икагай зөв юм уу гэдгээ бас туршиж үзэж болно. Дээрэс нь би одоо жишээ нь өөрийгөө бизнес ментор тийм манлайлагч эмэгтэй болно гэсэн чинь надад тэр ур чадвар нь өгөгдөл нь байхгүй бол би ингэж ийм мөрөөдөл рүү хизээж хүрч чадахгүй тий. Тэгэхээр тэрийг сэтгэл зүйн тестүүдээс өгж үзэж болдог. Тэр би нөгөө дээр бас яриадсан карьер хөгжлийн төвийн тест танд ямар мэрэгжил тохирох юм бэ? Та яг тэр бодоод хүсээд байгаа тэр хүн ч муу юм уу? Биш юм уу? Гэсэн чинь цаг хугацаа хөрөнгө санхугаа өгөөд яг тэр мэрэгжлийн ментор болох гэж сурцсан 5 сая 10 саяын өгөөд сургалтанд нь суугаад дээрс нь ингээд бүх юма зориулсны дараа танд өгөгдөл байхгүй бол хайр юм болно гэдэг тий. Та яг хүнийг тэр манлайлах тэр ур чадвараа эзэмшиж чадахгүй бол дээрээс нь ингээд хүнд нөлөөлөх ингэж яриагаа ярьж чадахгүй бол бас эрсдэлтэй болох юм байна гэж хараад тэгээд би багшаа зөвлөгөөгөр тэр тестийг өгөхөд яг болж исэн. Яг миний бодоод байгаа тэр хүсэмжтдүүд би юм байна гэдэгт би маш их талархсан. Тэгэхээр хин нэгний шаардлагаар ятгалгаар биш орой мэнд та өөрийнхөө яг зүрх сэтгэл би яг хэн байгаа гэдгийг яг дотроо нэг хүсээд идэг нэг хүн байдаг шүү дээ. Жишээ нь би ингээд нэг номын ажлын өрөөндөө ингээд номоо уншсан ингээд зөвлөгөө өгдөг тийм хүн болъё гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлийн хүн мөн үү эсвэл ээж аав хин нэгний шаардлагаар одоо яг нийгэмд ийм мэрэгжил маш эрэлттэй байгаа шүү дээ. Одоо энэ IT программистууд маш их мөнгө олж байна. Тэр мэрэгчлэр л яв. Гэтэл нөгөө програмдаа сонирхолгүй тийм хүн байвал яах вэ те? Эсвэл энэ санхүүгийн талыг өмөрлөх мөнгөтэй байгаад байна да. Энэ мөнгө ингээл олоод байна. Эсвэл та MLM хийгээд мөнгө ол гэдэг ч юм уу. Гэх мэтчлэн гэтэл яг таны дур сонирхолд нийцсэн тэр мэрэгжил яг муу юм уу, гүү юм уу? Яг та тэр хүн амжилтанд хүрсэн байлаа гэхэд яг таны зам мөн үү, биш үү гэдэг асуултыг бас өөрөөсөө тавиарай. Тэгэхээр зөвхөн танд зориулагдсан нэг зам, ур чадвар гэдэг нэг зам байгаад тэгэхээр тэрнийхээ хөтөч болохын тулд энэ икагай гэдэг зүйлээ заавал олоорой. Тэгээд тэр номын дэлгүүрүүдэд бас ном нь зарагддаг. Икагай энэ таны яг энд огтлцсон цэгүүд нийгмийн хүсэж байгаа зүйл, таны дуртай зүйл, эдгээр бүгдийн таны чаддаг зүйл, таны сайн зүйл гих мэтчлэн таны энэ бүх зүйлийн огтл цэг дээр байгаа энэ икагай бол таны амьдралын 40, 50, 60, 70 жил явсан ч уйдгааргүй тэр салбар юм аа. Энд дээр нөө японочдын жишээ монголчууд бид ингээд тэтгэврт гарахыг маш их хүлээсэн хүмүүсийг хардаг. Одоо манай ээж ч гэсэн тийм одоо 2 3 жил гүрийжүүл тэтгэвртээ гарлаа. Тэгэл ингээл эрх чөлөөний сайхан болно гэж бодоод байна л да. Гэтэл яг тэтгэвртээ гарсны дараагаар бүр сэтгэл готролд орсон хүмүүс маш их байдаг. Нийгмээс тасарсан. Бүр ингээ хамт олонтойгоо яриад байдаг хүн чинь гэртээ сууж байгаа зарим ингээ хүүхдийг хараад бүр сэтгэл готрол байдгаа ингээд нийгмээс тасарсан юм шиг дунд насны хямралтайгаа нийлээд бүр илүү тийм стресст орд юм байна л да.
бүр депресд орхон ч илүү байдаг. Тэгвэл Япончуудын хувьд энийг яаж шийдсэн бэ гэхээр ерөөсөө тэтгэврт гарахааргүй шийдчихэж л дээ. Та 80 настай болсон ч хамаагүй ажиллаа хий. Өөрийнхөө дуртай зүйлийг олцсон учраас тэр ажлаас эзэж залахгүй иргэдэг. Тэгээд энэ ном дээр нэг жишээ гарч ирсэн. Нөгөө бидний мэддэг аними гэдэг зургийг зурдаг нэг өвөө байсан. Тэр хүн тэтгэвртэй гараад ажилласаа бүр гарчихсан ч гэсэн зураг зурдаг. Өөрөө очил зураг зурдаг. Би тэтгэвртэй гарлаа гэж зарласан мөртлөө зураг зурдаг. Түүний хувьд яг тэр ажлынх нь яг нэг хэсэг уусаад орсон тэр зүйл нь тэр зураг нь байсан. Яг үүнтэй адилхан та ямар мэрэгжилд ингээд уусаад орч чадахгүй. Тэгээд ямар ур чадварыг эзэмшиж чадах вэ гэдэг асуултыг энэхүү лайвыг үзснийхаа дараа тавиад тэгээд энэ лайвыг хадгалах учраас та энийг заавал хийгээд үзээрэй. Яг дуртай зүйлийн миний энэ яг юу нь огтлцоод байгаа юм бол одоо энэ жишээ нь ингээд тойроод энд би яг юу огтлцох юм гэдэг асуултыг өөрсдөө тавиарай. Тэгснээр бид нөгөө Роберт Кийосакийн харахны тойргоос гарах боломжтой. Ажил зангийн сэтгэлгээ дээрэс нь зөвхөн нэг их сурвалжаас орлого олох нь зөв юм уу буруу юм уу те гэх мэтлэнгээр орлогоо нэмэгдүүлэх ямар арга замууд байж болох вэ гэх мэтлэнгээр маш олон асуултын хариултанд тус болдгийм билээ. Тэгээд өөрөөсөө асуулт асуугаад хариулаад яваад байвал та нэмэгдээд хариулт нэг өдөр өөрөө олчихсон. Би чи ийм л хүн байсан юм биш тэгээд те энэ хороогийн хамгийн гой гэгээлэг тэгээд хамгийн сонирхолтой аялал бол өөрийгөө тань мэдэх аялал. Таныг бусад хүмүүс мэддэг юм шиг тодорхойлж магадгүй. Чи угаасаа л ийм далжгаар эсвэл чи угаасаа л ийм нээлттэй эсвэл чи яагаад ийм гинэ эсвэл чи яагаад ийм чалчээ. Магадгүй чи яагаад ийм дууга өөртөө итгэлгүй даруухан энэ бусдын тодорхойлолтоос илүү та өөрийгөө дотроосоо тодорхойлж гаргаж ирэх нь хамгийн чухал. Хин нэгний хэлснээр та өөрийгөө бити тодорхойлоорой. Чи ямар өнхөөгүй юм ч юм эсвэл чи энэ мэрэгжилтэл тохирох хүн гэдгийг ер нь таны хувь заяа яаж вэ нүү хинч тодорхойлохгүй та өөрийнхөө хувь заяаг тодорхойлох хүн учраас яг өөрийгөө тань мэдэх би ямар ур чадвартай юм би юугаа сайн чаддгийг юунд муу юм миний давуу тал сул тал SWOT шинжилгээний аргууд байдаг тий тэдгээрийг бас хийгээд өөртөө ажиллаад үзээрэй тэгсэн цагт та өөртөө илүү тухтай амар амьдрна. Яг бол би угаасаа л энийг чаддаг. Угаасаа л энэ дэмжтэй гэдэг гаргалгаа гаргаж ирнэ. Дээрэс нь дараа нь харамсал үүсгэл дээ. Маш олон хүмүүс ингээд дуртай ажиллаа хийгээгүй ч юм уу чадахгүй зүйлээ хүчээр мөнгнөдлөө хийснийхаа дараа 60 насыг хүртэл 70 насыг хүрсний дараа би яагаад ийм өөрийнхөө чаддаг дуртай зүйлээ хийгээгүй юм бэ? Энэ амьдралдаа яг би ажилласаа яагаад кэп аваагүй ажил руугаа явахдаа миний хөл маань хүндрээд ажлаасаа гарахтаа хөл маань хөнгөрөөд явж гин үү гэдэг дээр анализ хийгээд өөртөө дүгнэлтэд үзээрэй. Та яг ажилдаа дуртай байна уу? Ажлынхаа яг нэг хэсэг болоод байна уу? Жишээ нь өчигдөр шүдний эмч дээр очлоо л доо. Тэр хүн бол яг ажилдаа яг уусан шингэсэн мэдрэгдэж байгаа байхгүй. Яг л тэр хүн бүх шүдээр ингээд амьсгалцсан хүн бүр ингээд багнуураас бүр хаа холоос тэр хүн дээр зорж ирдэг хүмүүс ингээд хажууд нь өөр шүдний эмч байсан ч тэр эмч тэр бүр оочролж байгаад үзүүлдэг. Тэрний үжиг гэхээр тэр ур чадвараа эзэмсэн ажилдаа бүр дурлсан хүний шинж байгаа байхгүй. Магадгүй ажилдаа хүчээр орсон ээж аав нь эсэлт ерхий шалгалтаар нэг өгцөн энэ ажлыг хийхгүй л бол нэг цалингүй л олчих гээд байна гэдэг ч юм уу. Ийм хандлагаар ажиллаа хийсэн хүний шүдний ломб хүртэл хэр удах уу гэдгээс бас шалтгаална. Тэгэхээр бүчтэр тэр хүнийг хараад үнэхээр яг мэрэгчлэлтэд дурлсан юм байна да. Ямар гоё юм бэ гэд. Яг үнэндээ хүний шүдийг угах тийм амар ажил биш. Яг үнэндээ хүний хорхоо идсэн шүд амнаас эвгүй өнөр үнэртэх гээд зөндөө сүргэнүүд байдаг. Тэгвэл тэр бүгд бол тэр хүний хувьд энэ хүний шүдийг ангаагаад эрүүл шүдтэй олгоо гаргаж байна. Бүхэл амьдралын дотор ихнийг нь аварж байна. Би энэ хүнд яаж өөрөөхөн шүдтэй үлдээх үү? Яаж би энэ хүнийг насан туршид нь гоё шүдтэй, эрүүл шүдтэй, эрүүл мэндтэй байлгах уу гэдэг дээр маш их сэтгэл гаргаж ажилладаг юм ч байсан. Тэгээд сонирхол юу бэж дотор байдаг юм чи байсан. Тэгээд би тэр юмчд очиод үзүүлээд үнэхээр сэтгэлээсээ хандж байна да. Үнэхээр ингэж ханддаг. Жишээ нь мөнгө авахын төлөө таны шүдийг би тэдэн саяар бүрээд өгье. Та тэгээд хэдэн жил ингэ сайхан шүдтэй явна гэж хэлээд мөнгөний авахыг боддог хүн байдаг бол эсэргээрээ энэ хүнийг яавал би өөрийнхөө шүдтэй эрүүлэр юм шүдтэй эрүүл мэндийг аваад үлдчихгүй. Ирээдүйд урт настай нэг удаан жаргалтай юм хийгээд өгчихгүй гэж боддог юмч бас өөр үүдэг. Тэгэхээр яг энэ мэтчлэнгээр та мэрэгчлээ яг ингэж ханддаггүй. За би энэ хүнээс нэг мөнгө аваад тэгэл болчихно гэж хардаг уу эсвэл би энэ ажилдаа нэр үнэхээр дурлж байна. Энэ хүнийг аварж байна. Эсвэл энэ хүний мөрөөдлийг сэргээж байна. Энэ хүний сэтгэл зүйтэй би ажиллаж чадж байна. Эсвэл би багш байлаа гэхэд би энэ сурагчийг бүр ингээд цаана хүсэл мөрөөдлийн астлан би зааж өгч чадж байна. Энэ хүүхдийг би ийм гоё зоригтой багш ингэж
хизээч ингээд надаас ингээд урам зориг аваад энэ хүүхд босч ирсэн ар амьдрал нь хэцүүч ирсэн гэсэн надад бол тийм багш нар зөндөө таажсан. Одоо бид тэр багш нартай бол маш их талархдаг. Ар амьдрал нь хэцүүч гэсэн надад найдаад ингээд намайг онц сурч чадна, миний охин энэс илүү чадна гэл хоол авч өгөөл хичээл ингээд олимпиадад бэлдэж өгөөл бүр ингээд миний өмнөөс санаа зовдөг тийм багш нар байсан. Яг энэ шиг ингэж мэрэгчлээ дуртай, хайртай байдаг нэг хэсэг нь бас энэ өнөөдрийн ярьсан икагай дасгал байгаа. Тэгэхээр та бүхэн маань эхлээд шууд ингээд ийм дасгал хийгээд би ийм зүйл дуртай байна гэд ажиллаа яадгүй гэдэг утгаар ерөөсөө хэлээгүй шүү. Байгаль зүйлдээ маш их талархах хэрэгтэй. Танд мөнгө авч өгж байгаа ажилдаа, мөнгө олгож байгаа ажилдаа талархах хэрэгтэй. Тэндээсээ тодорхой хэмжээний санхүүгийн их үүсрэг олоод орлогоо нэмэгдүүлсний дараагаар өөрийн чаддаг зүйлээ хийж болно. Тэ хадгаламж үүсгэсний дараагаар тэгээ тэр хүртлээр өөрийгөө танин мэдэх процесс үргэлжлүүлсээр л байх болно тэ. За энэ талаар ерөнхийдөө хэлхийг хүслээ. Тэгээд энэ икагай гэдэг дасгал бол үнэхээр гайхалтай дасгал. Дээрээс нь японочдын энэ дэлхийд ноёрхоод байгаа тэр хөгжил чанар гэдэг зүйлийг эрхэмлж байгаа. Дээрээс нь аливаа зүйлдээ уусан шингэж чаддаг, мэрэгчлээ уусан шингэж чаддаг. Эдгээр бүгд зүйлс бол бид сурхаас өөр аргагүй зүйл юм байна. Та Япон хандлагыг мэднэ те. Тэгэхээр эдгээрийн талаар өнөөдөр энэхүү лайваараа хүрхийг хичээлээ. Тэгэхээр энэ лайваараач тэ бас би хүмүүс нэг зүйл ойлгуулчих юмсан энэ лайвда бас уусаад орчихсан гэж хичээж хийлээ. Тэгэхээр та бүгд маань яг энэ дасгалыг заавал хийгээд үзээрэй. Би яг юунд дуртай хүмүүс маш их олон зүйл дуртай. Заримдаа гадуур зугаалчмаар юм шиг, заримдаа найзуудтайгаа чалчмаар юм шиг. Энэ тойргор гэдэг дасгал биш тэр хичээл дээр үтсэн дасгал өөр шүү гэрлээ. Хичээл дээр үтсэн дасгал маань өөр зорилгын дасгал. Энэ болохоор икагай гэдэг тустай дасгал. Тэгээ би миний фэйсбુક найзууд бүгд хараасай өөр ингэсэн дуртай зүйлээ үзээсэй гэж бодоод энэхүү дасгалаа хийсэн юм аа. Лайв хадгална. Би өөр энэ лайвда хадгална. Тэгээд надад ингээд номын тухай лайв ихээр надаас ингээд ном авъя гэд би бас номын дэлгүүрлэх хүсэлт ирээд тэгсэн чинь номын нөгөө паблиш хэвлэлийн газрын нөгөө редактор хүмүүстэй яаж үзлээ өөрийнхөө сонирхдаг номнуудаа тэгсэн чинь нөгөө номын дэлгүүрүүдтэй хамтарч ажилладаг том дэлгүүрүүдтэй хувь хүнтэй бол хамтарч ажиллахгүй гэдэг санал авсан. Тэглээч бас гандан бургай бас өөр санал бодолтой байгаа. Би тэгэхээр номын тэмдэглэлийн дэвтэр гаргахаар шийдсэн. Тэр нь номыг маш олон хүмүүс ном авдаг. Магадгүй танаа гэрт ч тийм маш олон ном байгаа. Гэхдээ та бүгдийг уншдаг уу? Яг ингээд цаг гаргаад уншдаг уу? Тэгээ миний хувьд болохоор нэг ном авсан бол бүр дуусгач санаа амардаг. Тэгээд маш хурдан аргаар уншдаг. Тэр аргаа хуваалцсан. Дээрэс нь номын тэмдэглэл гэдэг чинь заавал ингээд сараажсан үг байхгүй. Дээрэс нь зураг тэмдэглэх арга гэдэг номын тэмдэглэх маш олон аргууд байдаг. Тэгээд тэдгээрийг шингээс өөр ингэсэн дэвтрийг гаргахаар шийдсэн номын тэмдэглэлийн дэвтэр. Тэгэхээр тэнд та одоо номноос авсан гол санаануудаа заавал номын хувьд зарим номнууд ингээд таны сонирхлыг татгахын тулд нэг өгүүлбэр хідэн талаас нь бичсэн байж болно. Дээрээс нь гол агуулга 20% нь шингээгээд 80% нь зүгээр яриа шиг явцсан номнууд бас байна. Дээрээс нь зарим номнууд нь зүгээр урам зориг өгөх шидэхийн тулд зүгээр нэг жоохон асаахын тулд байх жишээ нэ. Тэгвэл яг тэр номны яг хэрэгтэй хэсгийг яаж олж унших юм гэдэг дээр анализ хийсэн тийм өөр ингэсэн дэвтрээ гаргаж бодсон. Тэгээд энэ санааг юмнаас дэмжээр санаа оноо үйл нэмэрлэрээ тэгээд тийм гоё номын тэмдэглэлийн дэвтэр. Тэгэхээр та гэртээ байгаа номоо ихэнх үр дүндээр өөртөө ашигтайгаар унших вэ. Магадгүй номын уралтаагаар очиод маш хөөрөөд баахан ном авчдаг тэрийг уншихгүй бараг 100% ном байдлаа гэхэд бид 80% нь уншихгүй байх тохиолдол ихэнх хүмүүст байдаг. Тэгвэл 20% нь бид уншдаг. Хувцс ч яг тийм те 80% нь өмсгөө 20% нь би дэвтихний л авч өмсдөг. Тэгвэл яг тэр 80% номыг бас мөнгө, материал бүх юмаа зарцуулаад сэтгэл хөдлөлөөр худалдаа авалт хийсэн номоо яаж ашиглах вэ гэдэг тал дээр мотивац өгөхөөс гадна өөртөө хэрэгтэй цагаа зарцуулах тийм дэвтрийг таныг идэвхжүүлсэн дэвтрийг бас би хийхийг зорж байна. Тэгэхээр та бүхэн санаа оноогоо бичээрэй. Тэгэхээр том утгагүй би ингээ лайвудаа нэлээд их яваад нэг 30 хүрээд ирэхээр нь номын тэмдэглэлийн уралдаан зарлана. Тэгээд өөрийнхөө хамгийн дуртай номоор юм уу та нараас санал асуулга авч агаад хамгийн дуртай номоор чинь номын тэмдэглэлийн уралдаан зарлаад мэдээж шагналт нь дуртай номоор шагнах гэх мэтчлэнгээр явъя гэж бодож байгаа. Тэгээд номонд хайртай нэг хүн ч гэсэн нэмэгдүүлнэ маш гоё гэж бодоод байгаамаа. Маш гоёс гадна ном уншдаг хүн илүү холыг харж чаддаг. Ном уншдаг хүн л илүү томоор сэтгэж чаддаг учраас магадгүй нэг драма үздэггээс илүү нэг ном уншдаг нэг хумсаа будуулгаас илүү нэг эхлээд номыг сонгодог тийм эмэгтэйчүүд нийгэмд маш олон байгаасаа гэж хүсдэг. Тэгээд мэдээж эмэгтэй гоё яхахыг үгүйсгээгүй. Эхлээд ямар ч гэсэн оюун бодол сэтгэл оюун дотроо гоё ясныга дараа гадаад асуудлууд бол
маш хурдан энэ маш ур чадварлаг хүмүүсийн тусламжтайгаар бид өрчөнд очиод гоё өртөө олчиж болно, маникюрт очиод гоё маникюрт хомстой олчиж болно. Тэгвэл бид өөрөөс шалтгааллах тэр оюун бодол сэтгэлгээтэйгээ ажиллах тэр зүйлээ бид өөрсдөө хийж чадах учраас эндээс бас мотивац аваасай. Хамгийн түрүүнд номоо уншаад сэтгэл зүгээ маш хүчтэй эмгтээчүүд болгосны дараагаар бусад зүйлийг орлогоо нэмэгдүүлэгч байна уу, өөртөө ихтэй зан чанарыг суулгасны дараагаар бусад бүх зүйл танд татагдаж ирэх болно. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье. За энэ хөл аяг үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэхүү лайв ингээд өндөрлөө. Икагай дасгалын минь заавал хийгээрээ. Танд тустай шүү. Яагаад гэвэл та бид бүгд маш олон зүйлийг чаддаг. Би сакс тоглож чадна, нүүр будаж чадна, ус ороож чадна гэдэг маш олон зүйлийг чаддаг мөртлөө яг юуг хамгийн сайн чаддгаа ерөөсөө мэддэггүй. Тэгэхээр би яг жилийн өмнө одоо ингэ биччихсэн юм харахаар энд одоо мейкап хийж чадна. Би тэгтээ мейкап артист чиг ерөөсөө байж чадахгүйг ойлгосон, хийж үзсэн. Тэгээ мейкап артистаа очиж уулзаад ингээд бичиж үзье. Миний гарны уян хатан байдал ерөөсөө тохирохгүй байна. Энд чинь чадахгүй зүйлийг хүлээн зөвшөөрөх чинь бас хамгийн илүү зүйл юм билээ. Тэгээ бас нэг зүйлийг ойлгосон. Баян байх хэцүү юу? Ядуу сэтгэлгээгээ хүлээн зөвшөөрөх хэцүү юу гэдгийг дээр та бүхнээсээ бас санал асууя. Миний хувьд ядуу сэтгэлгээ хүлээн зөвшөөрөх хамгийн хэцүү байсан. Би гайгүй сэтгэдэж шít. Би ухаантай шít. Би бас болж шít гэдэг тийм хариултаар өөрийгөө тайвшруулж явдаг анзаарсан. За дараагийн зүйл нь би ингээд өөрийгөө зохион бичих хөл бөмбөгдөө сайн гэж ütсэн байна. Өөрийнхөө сайн зүйлийг би бас хөл бөмбөгдөө сайн. Гэхдээ би хизээч тэр Роналдино гэдэг шиг тийм эмгтэй тийм тамирчин багийн спортоор угаасаа хоол явахгүй тодорхой шүү дээ. Тэгэхээр би энийг цуцлахаас өөр аргагүй болж байгаа байхгүй. Тэгэхээр дараачих нь миний дуртай зүйл гэдэг дээр би болохоор ном унших, ярих, мөрөөдөх, хүмүүсийг зоригжуулах гэсэн юм. Тэгээд яг эдгээрээс үлдсэн зүйл нь хүмүүсийг зоригжуулах, ярих гэдэг зүйлүүд маань үлдсэн байна. Тэгэхээр та ингэж маш олон зүйлийг жагсааж бичээрэй, чаддаг, мэддэг олон зүйлээ ингэж жагсаагаад биччихээрэй. Тэгэхээр тэндээс яг ингэж тунарч үлдэх нэг хоёрхон зүйлд гарч ирнэ. Та магадгүй сайн талах барьдаг байж магадгүй, сайн хоол хийдэг байж магадгүй тий аль ч байж болно. Тэгэхээр энэ зүйлээ авч үлдээрээ. За нийгэмд юу хэрэгтэй вэ гэдгийг би яг өөрөө харах өмчгөөс үтсэн байна. Би юм лидер, манлайлагч эмэгтэй хэрэгтэй байна. Яг гэвэл энэ 76-ын нийгэмд эмэгтэйчүүд олцсон маш дутуу байна гэж харсан. Дээрэс нь тийм хүчрхэг эмэгтэй л хэрэгтэй юм гэж бодсон байна. Тэр үедээ би өөрөө сул дээр байсан учраас тэгж харсан биш магадгүй. Гэхдээ та яг нийгэмд яг ямар эмэгтэй хэрэгтэй байгаа гэдэг дээр бас анализ хийгээд өөрөө яг бодоод үзээрэй. Эдгээр бүх дасгалыг зүгээр ингээд сэтгэл хөдлөлөөр хараа суух биш. Маш удаан өөртөө тунгааж бодож ингээ хүүхдүүдээс хоол нэг өрөөнд гоё хөгжим тавьж агаад нэг гоё намуухан нэрийг би чинь юу чаддаг лээ гэд багаас ингээ дурсамжаа хөврүүлээд багтаа би юу чаддаг хүн байлаа гэдгээ бодоод үзээрэй. Ялангуяа 14 настайгаа харуул маш сайн. 14 настайдаа та яг өөрийнхөө төрлөх оршихуугаар дотоод чадвараараа байд юм шүү. Тийм учраас яг тэрийгэ хараа шүү. 14 нас хамгийн чухал нас гэдгийг би мэдэж авснаас хойш яг тэр үедээ хэн байсан гэдгийг эргэн дурсаад тэгээд одоо яг тэр үеийнхаа хандааг эргэж асаагаад ингээд өөрийнхөө яг сэтгэл зүрхнийхээ дуудлагаар явж байгаа зүйл маань энэ яг мөрөөдөл асаах юм сургалт болоод ийм хувь хүний хөгжил рүү чиглэж байгаа маа. За дараачих нь би түүнд зориулж яг юу төлөх вэ? Энд дээр нөө манай Гүлдарин коуч мөрөөдөлд мөнгө төлдгүү гэж ихэнх хүмүүс ярьдаг. Гэхдээ мөрөөдөлтөө мөнгө төлөх хэрэгтэй гэдэгтээ би яг санал нийлсэн. Яг тэгвэл мөрөөдөлтөө мөнгө төлөхгүй бол бид ямар нэг зүйлд мөнгө төлөхгүй бол сургалт авч тархиа ур чадвараа хөгжүүлэхгүй бол жишээ нь би ярихтаа сайн гэсэн мөртлөө хээр жалганы хитгэн үгсээр ярьдаг бол ихтгэх хурлаар суралцахын тулд би мөнгө төлж сурна те. Дээрэс нь харилцааны чадвар сурахын тулд өөрийнхөө дутуу гэдгийг хүлээн зөвшөөрөхийн тулд заавал мөнгө төлж өөртөө ажиллахаас өөр аргагүй 20 30 жил ур чадварыг эзэмссэн тэр академиуд, дээрэс нь сургалтын төвүүд, дээрэс нь мэрэгчлэлтэй хамгийн дээр байгаа хүмүүсээс суралцахаас өөр аргагүй мэлээ. Тэгэхээр яалцчгүй та мөнгө цаг зав аваад зарцуулнаа. Тэгэхээр хамгийн эхлээд номонд эхлээд мөнгөө зарцуул сураад явж идэл. Тэгээд аяндаа ингээд оюуны хөрөнгө оруулалт ийм том уур ашигтай гэдэг юм байна. Танд энэ оюуны ном гэдэг хөрөнгө оруулалт дахиад танд эргээд хичнээн зүйлийг татаж авчихаа. Тэр амтыг мэдэрч байгаа юм ингээл сургалтад ингээл яваад идэх юм билээ. Тэгээ би яг өөрөө амтыг мэдэрсэн юм та нартаас дэлгэхэд тийм байна. За тэгээд хамгийн анхны алхимч гэдэг номыг уншиж байсан. Яг юм дуудлагатай холбоотой. Тэгээд тэр алхимч яг замдаа шантраад замд нь ингээд гоё алт эрдэнэс таараад тэгсэн тэр алт эрдэнэсийг орхиод гоё ихнэр таараад тэрийг орхиод бүр амьдралынхаа хамгийн гоё мөрөөдөл рүү явдаг.
Алхимч гэдэг ном байгаа, судлаад үзээрэй. Тэр ном дээр хамгийн сүүлд нь яг мөрөөдлийнхөө тэр хайгаад исэн тэр алтан гулмаа дөрөв эрдэнсийн арлаа болдог байхгүй. Тэгэхээр яг эрдэнсийн арлаа олоход чинь бидний хувьд яг ингийн амьдрал дээр эрдэнсийн арлаа яг бидний дотоод нөөц болцоогоо олох тэр нэг зам нь бас энэ икигай дасгал байж болох юм шүү. Тэгэхээр заавал энийг хийгээрээ. Тэр өнөөдрийн лайвер нэг хийлгэж санаа амардаг байгаа юм. Та нарт тийм 10 жилд нэг тийм багш байдаг. Заавал даалгавар хийлгэж нэг санаа амардаг. Эсвэл нэг тэгэхээр тэр багш нар чи яг үнэндээ миний төлөө яваад байгаа байхгүй юу? Заавал нэг ард нь гарч яаж гэдэг нэг айдаг багш нар байдаг те хичээлийн хийхгүй л бол гэл те. Тэгээд тэгсэн чи яг үнэндээ яг хатуу багшийн ч юм уу нэг хийлгдэг багшийн ард юм сурцсан байдаг. Гэтэ би тийм загин зандардаг багш гэдэг талаас нь биш. Зүгээр танд юм өгөхийг хүссэн багш гэдэг бол цаанаа өөр идэг. Харин зүгээр нэг халтуурдаа дөнгөрж байгаа багш бол бас өөр те. Тэгэхээр яг энэ бүгдийг бас өнөөдрийн лайваараа хэлхийг хүслээ. Тэгээд бүгдээрээ сайхан амарцгаагаараа энэ дасгалыг өнөө өрөө гоё ингээд бясалгаар хийгээрэй заяа. Би яг ингээд гоё бясалгаар яг өөр өөртөө цагаа зарцуулаад яг энэ сэтгэл зүрхэн дээр оршоод өөр ямар нэг юм л сатаарахгүйгээр өөртөө зориулаад нэг 10 минут за 15 минутыг гаргачихад та нэлээ олон асуултыг хариултыг олно. Тэгэхээр өөртөө бүгдээр икигай хийцгээе. Энэ икигай зориулсан бүр сургалт хүртэл байдаг. Та өөрөө амьдралаа икигай олох уу гэсэн сургалт хүртэл байдаг юм билээ шүү. Гэхдээ та өөрөө эхлээд өөрийнхөө нөөц болцоог шахаад үзээ л та би чадна шүү дээ. Өөрөө чадна. Би юм биетэйгээ 28 9 жил явцсан юм ч одоо бас юун цай муугаа бас мэдхгүй л гэж бодож магадгүй. Тэгэхээр хийгээд үзээрэй. Өөрөөсөө асуувал мянган асуулт байтгаа энэ хорвоогийн бүх асуултыг хариулт олддог шүү. Тэгэхээр бүгдэнд амжилт хүсье. Сайхан амтгаагаарай. Энэ удаагийн лайвыг өндөрлөе. Дараагийн номоор сэтгэл зүйн чиглэлийн ном явах уу гэж би ерөнхийдөө бодоод байгаа. Тэгэхээр Монгол хүн 4 хүн тутмын 3 сэтгэл зүйн асуудалтай байгаа учраас би сэтгэл зүй чиглэсэн лайвууд дээр гэр бүлийн харилцаа, хүүхэд гих мэтчлэнгээр сэдвүүдээр амьдрал нэг аваад хэрэгжүүлсмээр зүйл нэг онл яриад уйдаагаал нэг ном ярьж ийн гэхээр би заавал нэг юм хөөрхөн төрх албагүй шиг шил зүвчээл нэг ингээд даруухан ном чинь бид гэдгээс илүү жоохон фан байдлаар тэгээд бас нэг амьдрал буучмаар тэгж лайв хүргэе гэж бодож байна. Тэгэхээр ном гэхээр заавал уйдгартай байдаггүй. Ном бол үнэхээр гайхалтай тийм аялал байдаг. Тэгэхээр хамт аялцгаая. Тэгээд энэ хөл лайв ингээд өндөрлөе. Сайхан амарцгаараа баяртай.